Зохиолч Дашзэвгийн Мөнхбаатар. Сандгой тоо өгүүллэг. Арнита бол түүний нууц нэр юм. Уншигч авахай та гүйцэд уншаад жинхэнэ нэрийг мэдэх болно. Хөгжмийн аян нүргэлэн дөргих чимээнд адар таазнаас дүүжилсэн болор санжлага чичрэх шиг боллоо. Дотроос халамтсан галтай залуус гараа өргөн хөлөө товшин босч ирцгээв. Арх тамхины эхүүн үнэрт эрхчлөө жинхэнэ утгаараа задгайрлаа. Нястолныг буцалж өгвөө. Өчигдөр шөнө үйлчилсэн хоёр эрд хуурдагдсандаа уур омгон шатсан Арнита мөстөө Мартин 3 хундгыг хөнтрөөд бүжгэлэхээр босов. Намрын зээр шиг торхон хэдэн бүсгүйг хажуу тийш нь түлхээд талбайн голд хаг яран орлоо. Бэлхүүсээ хайвагнуулан хөхөө тэмтрэн алгаа дэлгэн өөрийгөө илэн тажаадлаа. Хөгжмийн аясаар хурд нэмж үсээс ихсрэн толгойгоо савлав. Нэг хүний 60,000, хоёулаа бол 150. За тохирлоо, тооцоогоо ич. Адуу шиг залуус араатан шиг авирлаад шүнжин тамирын барав. Өглөөдөө мөнгөчгүй, юучгүй арай л зодож нүдсэнгүй нулимн доромжлоод оджээ. Арнита хорсож байгаагүйгээрээ гомдон занав. Зөвхөн харааж уураа баран уйлж хэвтээд үд дундын хэрд буудлаас гарсан юм. Нүүдлийн шувууд усандаа буусан хаврын сайхан өдөр байлаа. Арнита зам даган алхалж явснаа хажуугийн өтгөн шугуйд орж өвдгөө тэврэн нилээн суулаа. Чанх урагшаа бургасны завсраар голын зах харагдана. Хотын сүрлэг өндөр барилгуудыг толдсон өргөн тунгалаг гол мяралцсан урссаар л. Хүрээ хотын төмөн хүний амьдралыг сайнтай муутай хамтд нь энэрч тоохчгүй, ажигчгүй мэлмэрэн урсна. Гол дагсан сэрүүн салхи сэвэлзэн үлээж Арнитагийн дотор багч болов уужирлаа. Усны торгон мандлаар бөөн мөс хөвөн хаа нэгтээ очоод хаг бутарна. Сүн төрх чимээ юр бусын байв. Усны шувуудын дуутай өнгө хоршоод бүрч гайхалтай содон. Арнита тайвширсан боловч эвгүй бодлоосоо ангижрах гээд чадсангүй. Гэнт өөрийгөө зэмлэн уйллаа. Үйлийн үрийн үүсгэлийг өөртөө тарж яваадаа гутран гомдов. Яаж яваад ийм замыг сонгочих вэ? Хэн нэгнийг буруутгах бишээ. Зөвхөн өөрөө л буруутай. Сүүлдээ бүр зам болж өгч. Зам нь гэм болж, гэм нь зам болжээ. Арга барагдаад алуулах шахваа. Цайхав. Халааснаас тамхи гаргаад асаагуураа хайлаа. Гомсог хийцтэй чамин асаагуур нь алга. Түй. Хомхой хоёр залуу. Гэж уурлангаа зуусан тамхиа хуг базаад мөрөө давуулан арагш нь шидлээ. Тэрээр хол ойрын бараа ширтэн элдв зүйлийг бодож сууснаа босоод хотын төв рүү алхав. Нүрний будг нь халтааж үсэн сэгсийсэн ч дур булаам гоо сайхан хിവэрэ. Гунхан алхасаар төвд ирлээ. Сургууль руугаа явах гэснээ дургүй нь хурж хэвтэж амархаар шийдэв. Урд шөнө унтаж чадаагүй хэлхүү. Одоо ёстой хашир үзнэ. Аятайхан хүн олно. Шархаа нөхнө. Гэж бодоод зуршил болсон газрынхаа үүдэнд ирээд хаалгыг таджээ.
Ширээнд очиж суугаад гадуур хувцаа тайлан тухлан суулаа. Ганц аяг халуун кофе захиалан дотроо уужиртал тамхи соров. Үд дунд болохоор хүн цөөтэй харагдаж байлаа. Хаа нэг булангийн ширээнд ганц хоёроо хүмүүс дүнгэр дангар хөөрнөлдөн. Намуухан ая зөөлнөөр ихшгэлж хоолны сайхан үнэр хамар цориглоо. Арнита цүнхээ уудлан халаасаа тэмтэрч үзөв. 500 төгрөг. Ирэх биш. Кофеныхоо үнийг л төлөх юм шиг. Дургүйн хүрэхтээ цүнхээ шидчихэд арагшаа налан адар ширтээд нэлээ суулаа. Өөдрүү зэрвсхэн харвал өрхөнд нь орчхоор ямар нэгэн хүн орж гарч үзэгдэхгүй байлаа. Гонхны цаад булангийн том цонхны дэргэд нэгэн хөгшин ир түүн рүү ширтэж байгааг гинт анзаарав. 60 орчим насны бололтой сайхэр байн харан суугааг лавтай ажиглаад онь овоогоо тааруулав. Арнита урагшаа цэглэн суугаад жижиг тойл гарган уруулаа бодов. Инхри ялдам төрхөөс сэргэн үсээ илж нүдээ тормолзуулж үзлээ. Төлөв төвшин байдлыг хичээнгүйлэн ялдам аystайгаар цомбойн суулаа. Өнөөхөр үйлчлэгчийг дуудаад тооцоогоо дуусгаж байгаа бололтой харагдав. Ямар нэгэн зүйлийг хүсч яваа ганц бие иргэдгийг Арнита юуны сандхав? Өөр дээрээ ирэхээр завдаж буйг гадарлаад огт мдээгүй царайлан хүлээн суулаа. Яг шүү. Хөгшин ир гонхны хажуугийн гоёмсог хашлагыг тойрон ажуухан алгасаар Арнита дээр ирлээ. Сайн байна уу? Ганцаараа яваа юм уу? Тийм. Би хамт сууж болох уу? Болно. Хөгшин ир хүрмээ сандал дээр тохоод лагхийн суулаа. Үлиэлэг амсгаадаад босож суух хөдөлгөөн нь цаанаал лазан харагдаж байв. Арнита дотроо баярлан бодов. Наалж өнгөд байх нь гайгүй хүн шив. Хөгшин амтэн бололтой. Бушуухан дагаж очиод орон дээр нь унтаад өгөх юмсан. Ядч байхад нойр хурч байна гэдэг нь чихтэйхэн. Өнөөхөр үйлчлэгчийг даллангаа Арнитагаас санал асуув. Арнита гараа тохиолдон эрүүгээ тулан ширээ рүүгээ шахаж суугаад ганц хундаг хатуу юм авчих гэснэ. Та надад таалагдж байна. Юм ярьж суугаад хамт хоолцгоё гэхэд өнөөхөр баярлан баярлалаа хүмүүс гэснэ. Нилээн юм захиаллаа. Тэр хоёр элдвийг хүүрнэлдэн инээж хөхрөлдөн хоолоо идлээ. Дараа нь хатуу сархад захиалан 3 хундаг татаад тэндээс гарцгаав. Хоногийн 80,000 бол Арнитад давай. Тэрээр мөнгө тоолон цүнхэндээ хийгээд хөгшин эрэг сугдан алхажээ. Такси хурдлан давхисаар хотын төвийн шинэхэн хорооллын өндөр байрны дэргэд ирлээ. 8 давхарт гарч 60 тоотын үүдэнд очив. Хөгшин ир хаалгаа нээн арагшаа ухраад Арнитаг өрөв. Цэлгэр уужим тасалгааны голд гоёмсог том буудан тавьжээ. Орчин цагийн тохилог айл. Лавтая 4-5 өрөөтэй бололтой. Арнита гадуур хувцаа тайлан өлгөөд цонхон дээр очлоо. Гадаах орчныг ширтэв. Хаврын нойтон цас будран орж эхэллээ. Өрөөний доторх тансаг чимэн байдлыг нэвт шүвт ширтээд буудан дээр суулаа. Өвгөн болор савнд өтгөн жүүс дүүргээд өмнө нь тавив. Том тавгаар дүүргэн овоолсон төрөл бүрийн жимс төхүүлэн Арнитаг дайллаа. Арнита эдэг хүндэтгэн амсаад ажилдаа яарав.
Гол нь унтаж амархаар яарчээ. Буудангийн захад сууж байсан өвгөн рүү дөгөж суугаад өгзөг доогуур нь гараа шургуулan чангаар атхан авлаа. Үнсэж таалахаар ойртон завдав. Өнөө хөвгөн гинт сандран холдож суугаад охин минь намайг өршөөгөөрэй. Гэхдээ би мөнгө нэмж өгсөн ч болно. Би чамд үнэн хэлье гэв. Өвгөний ийхүү шивнэх шахам хэлхийг сонсоод Арнита бүр гайхжээ. Бантахта ширээн дээрээс чимс авч амандаа хийв. Та яасан бэ? Ах нь хөгшин хүн ийм сайхан охинтой юу бодож унтаж хэвтэх вүлээ дээ. Ах нь үнэн учраа хэлье. Чи ойлгож туслаарай. За, сонсъё. Шууд хэлчихье. Хүүхэд маань чиний үеийн хар хүү байгаамаа. Их сайхан хүү би. 3 жилийн өмнө осолд ороод 2 хөлөөн өвдөгний үеэр тайруулсан. Толгой тархин жаахан өвддөг. Бусдаар эвэрүүлэх. Ээжтэйгэн явж угаад осолдсон. Эх нь газар дээрэн өөд болсон билээ. Хүү маань сэтгэлдэн их шархалж явдаг. Гутарч гуниад сэтгэлийн зовлонгоос өөрийгөө ангижруулж чадахгүй байгаамаа гэж нэгэн жигд дуугаар хөврүүлэн ярьлаа. Арнита бүр мэл гайхаж цэл хөхрөв. Хөгшинээр өнөөдөр өглөө хүүтэйгэн тар тур хийгээ дээ гэснэ. Инэв. Сэтгэл гонсайхдаа ганц шил шар ариг уухаар тэр газарт орсон юм. Гэтэл чи гаднаас орж ирж байлаа. Нүдний чинь гал буураад цаанаасаа сөхөрч яваа юм шиг харагдав. Хичнээн сайхан охин, галын дөл шиг бадамлсан гойлог сайхан бүсгүй. Гэнт би бодвоо. Энэ сайхан охиныг хүүтэйгэн танилцуулах юмсан. Ядаж танилцаад ярьж хөөрч уулздаг байвал зүгээр юм да. Хүүгийн минь зовлон мартагдан өөрчлөгдөж юуны магад. Чамайг ажаад л байлаа. Эрс чулуун зантай, өмг түшигтэй зөв хүний төрх ажиглагдсан юм. Чи хүүд минь туслаач гэв. Арнита бодож сууснаа. Нэмээд 50-ыг өгч. Би нэг өдөржин шөнжин өнжөөд маргааш нь арилаад өгнө шүү гэлээ. Өвгөн ухсхийн босоод арын жижиг өрөөрөөгөн орлоо. Удалгүй 50,000 төгрөг атгаж ирээд Арнитагийн гар дээр тавихтаа охин минь сэтгэлээсээ туслаарай. Хүү маань таалагдвал дараа нь ирж угаарай гэв. Арнита мөнгийг авч цүнхэндээ хийснэ. За, хүү чинь хаана байна? Эмэгтэй хүнтэй эрхвиш уулзж үтсэн залуу юм биз дээ? Хүү маань найз бүсгүйтэй байсан юм аа. Ослоос хойш хайчихсан. 3 жил болж байгаа. Орхиж яваад. Хөө, тийм үү. Өөдгөө новшнууд хорвоод мөн ч олон шүү гэж шүдсүүн занл хийлэн хэлснэ. Хат үгэндээ санаа зовон. За, тэр яах вэ? Та над зовлтгүй. Би янхан ч гэлээ хүн шүү. Миний муу явдал өнгөндөө л би. Дотроо юу тээж явдгийг хэн ч мэдэхгүй. Би чамд итгэж байна. Чи хүүгийн наргыг заавал олоорой гэлээ. Арнита хонглоор алхан явсаар буланд очлоо. Гоёмсог шилэн хаалганы үүдэнд ирээд зөөлнөөр хэд тогшив. Хариу чимээ алгаа. Дахиад 3 удаа тогшив. Яг учраа болохгүй тэнэгэлзэн зогссноо. Дахин 3 тогшлоо.
Дотор нь ямар нэгэн хүний амьсгаадах чимээ гарч тэрэгний дугуй шал зурх шиг боллоо. Хаалганы түгжээ тожгонон удалгүй аяархан онгойлоо. Арнита дөрвөн хуруу хэрийн зайтай завсраар шагаан өрөөнд доторх орчныг харав. Ногоон носон цамцтай, өтгөн өстэй, өргөн цээжтэй залуу эр тэрэгэн дээр цаашаа харан сууж байлаа. Та хэн бэ? Гэж гинт асуумгц Арнита бондгосхийн цочихдоо ариун сарнаа гэчв. Чи яах гэж манад ирэв? Чамтай уулзах гэж. Тэрээр тэргээ цааш өнхрүүлэн ажуухан эргэж харлаа. Ногоон өнгийн ноосон цамцны хормойноос доош навчин хээтэй зөөлөн давуугаар өвдгөө битүү хужжээ. Сахлан нэлээд ургасан ир байв. Насны хувьд Арнитагийн үе бололтой юм аа. Өтгөн хөмсөг, дүрлэгэр алгнууд нь хурц ширүүн төрхийг илтгэнэ. Тэрэгнийхээ дугуйг байнга чиглүүлж явдаг болохоор тэрв цээж нь бахим чирэг, гарын булчин нь зангиран бүдүрчээ. Хоёр мөрн дээшээ овоож түхийгээд сүртэй гэмээр харагдж байв. Данч хоёр хөлн алга. Чи ямар зорилгоор надтай уулзах вүлээ? Чамайг ганцаардж байгааг мэдээд хань болмоор санагдаад. Миний талаар хэн чамд хэлсэн юм? Аавч нь. Сайхэр чив чимээгүй цаашаа эргэн цонхон дээрээ очив. Тэрээр цонхоор ширтэн суусаар л байв. Даналзж байдаг Арнита бүр жижигэрч гүйцжээ. Чухам яах ч учраа олсонгүй. Баах мөнгө аваад цүнхэлж гисэн байдаг. Гэтэл үйлчлүүлэгчийнх нь байж байгаа төрх. Арнита хэсэг сууснаа. Чи өдрийн хоолоо идсэн үү? Би чамд цай аваад ирэх үү? Өнөөхөр дуугарсангүй. Арнита ухсхийн гараад хоол цай бэлдээд эргэн ирлээ. Хаалгыг 3 удаа зөөлөн тогшоод орлоо. За, цайгаа уу? Хоолоо ид. Аавч нь гараад явчихсан байна. Хоёулаа жаахан ярьж хөөрөлдөө. Чи ямар нэг юм яриач дээ. Би их сургуулийн оюутан. Одоо 3 дугаар дамжаа. Өнөөх залуу тавир дээрх халуун цайг авч уугаад дараа нь хоол идлээ. Нэлээд сууснаа. Би хүн тосолд орсон юм. 2 хөлгүй. Ээж маань миний гайгаар нартаас одсон. Би ээжээсээ уучлалт гуймаар байсан ч боломж алга. Хамгийн хэцүү нь энэ юм та. Яасан харамсалтай юм бэ? Нэгэнт болоод өнгөрсөн асуудлыг буцаах аргагүй. Тийм учраас хэцүүгээс аль болох өөрийгөө чөлөөлөн амар тайван байх нь чухал байхаа. Чи аавтай хаан таарлцсан. Сэнгээний газрын доод давхарт хоолны зааланд. Чи бие үнэлэгч үү? Би оюутан гэж чамд хэлээ үсттэй гэж дуугаа чангаруулан хэлснээ орлого үйлчлэгээгээ бодон биеэм бариад. Надад мөнгө хэрэгтэй байсан юм гэлээ. Аав ээж чинь байгаа биз дээ. Аав маань хөдөө сумд байдаг. Дүү нартай хамт. Одоо чи хаан суудаг уу? Би оюутны байранд суудаг. Тэр хоёр бие биедээ баахан асуугдлаа.
Сугалсан билетээр шахаж багш асуудаг шиг асуусаар л байв. Арнита хариулсаар л байлаа. Онцлог нь төгдрөлгүй хариулах нь сайхан юм. Харин Арнита түүнээс элдв болон юм асуусангүй. Өөрийгөө өрнөх гэж танилцуулсан тэр залуу сэтгэл нь нэлээн онгойсон бололтой сууж байснаа унтахаар хэвтэв. Арнита түүнд туслан өргөн дэмнэж орон дээр нь гаргахдаа үнэхээр их өрөвдөжээ. Хүүхэд чиг гинэн бөгөөд итгэмтгий хонгор ааш нь мэдэгдэж байлаа. Тэрээр хажуу тийшээ харж хөвтээд нэлээн зүйл ярив. Магадаа сэтгэлийн хөндсөн хөндөөр болоо тайлах мэт аманда өглөн хэвтэж байснаа унтаад өг. Арнита хөлн дээр нь хүнжил нөмрөглөө. Өвдгнөөс нь мохорлсон үсэрхэг цузаан гуйг хараад эмээхтэй хүнжлийн бушуу хунгачаад өрөөнөөс гарлаа. Буудан дээр төрүүлгээ харан нам унтжээ. Нэг мэтгэд өглөө болсон байлаа. Өвгөнч алга. Арнита ханд жингэнэх цаг руу өлийн харснаа толгойгоо маажин ухсхийн босов. 11 цаг гозоож байхыг хараад мэгдэн сандрав. Танихгүй хайлт ирчгээд ингэтлээ унтж хэвтдэг ямар хүн байдаг вүлээ гэж бодоод нүүр гараа угаан үс зүсээ янзлав. Өрнөх тэргээ түжигнүүлэн өрөөнөөсөө гарч ирлээ. Тэрээр халуун хоол цай чихэр жимс дүүргэн өрж бэлтгэсэн ширээндээ Арнитаг орив. Тэр хоёр нэлээн ярьж хөөрч инээж хөхөрт суугаад дараа нь Арнита сургуультай очихоор яаран гарчээ. Арнита 3 хоногтой мөнгө сайтай дойдгоор явлаа. Гэнт өрнөхийг санав. Хүүгийнхээ төлөө зүтгэж явсан тэр эцгийг бодов. Охин минь, сэтгэлээсээ туслаарай. Хүү маань таалагдвал дараа нь ирж байгаарай гэж хэлсэн үгийг санахдаа хичээлээ таслаад тэднийх рүү зоржээ. 60 тоод хаалганд очиод хонхын дарлаа. Өвгөн алга бололтой. Дахин дарж үзлээ. Хариу алга. Сүүлчийн удаа ганц дарчхаад гэтрэх буцав. Өргөр шат эрхийг хүлээн зогсож байтал 60 тоод хаалга нэгдлээ. Өрнөх хаалга тайлжээ. Арнитаг хараад баярлан инээмсэглээд тэргэн дээрээ сууж байв. Би өмнө эрэхтэй ааваас чинь баахан мөнгө авсан юм аа. Тэгээ тэрэндээ санаа зовоод байх юм. Бас тэгээд өрчөсөө. Би чамд өртөө санагдаад байлаа. Зүгээрээ би чамтай хонсон тэр шөнө үнэхээр сайхан унтсан. Дахиад чамайг ирээсэй гэж бодож байлаа. Тийм үү? За би ажилдаа орлоо. Сүүлд авсан 50,000 төгрөгөндөө бүх юмыг чинь угааж өгье. За юу? Ингээд Арнита орой болтол бүх юмыг угааж өгөв. Хөгшин залуу хоёр эрийн гадуур дотор хувцас, цамц, өмд, оймс гэд бүгдийг үлдээлгүй цэмбидл угаагаад тагт дүүрэн хувцас тээлээ. Өрнөх баярлахын дээдээр баярлан инээд хөөр болж хоол цайгаан бэлдээд ширээндээ урлаа. Ингээд аав чинь хаацсан билээ. Аав хөдөө явчихсан. Дүүгийнх рүүгээ 10 хоноод ирэх байхаа. Чи энэ олон хоног ганцаараа байж чадах юм уу? Чадах байхаа. Өрнөх инээж сууснаа. Чи аав бид хоёрын дотор өмдийг хүртэл үлдээлгүй угааж гэхэд Арнита тамхиныхаа удааг үлээнгээ тэр байтугай өөдгөө хүмүүсийн дотор өмдийг тайлж л явлаа. Та хоёрт тусалж байгаадаа баяртай байна гэчв. Тэд хөгжилтэн суусаар нэлээн орой болжээ. Арнита босоод за би байр руугаа явлаа. Дараа ирээд үлдсэн өрөө дарнаа гэснэ хөгжилтэйгээр
тас хөөхрөв. Өрнөх царайгаа хүрлийлгэн уран мутайхан хойшоо налан сууснаа. Өврөө удлан уудтай мөнгө survive. Арнита гайхан үгүй одоо мөнгө авахгүй шүү. Өрнөх хэсэг дуугүй байснаа. Хэл хүгээ хэлж чадалгүй төгдрөн нэлээн суув. Сууж удаж чи хоногийн хэдээр явдаг вүлээ? 60,000. Тэгвэл надтай хонооч гэж хэлчихэд нүдээ дальдчин буруу харан суулаа. Арнита үг хэлж чадалгүй сандрахтаа буудан дээр лагхийн суув. Өрнөх хөргөчөө уудлан ягаан өнгийн шампан дарс гаргаж хундгалав. Тэр шөнө Арнитад ёр бусын гайхалтай байлаа. Өрнөх бол үгээр хэлхийн аргагүй сайхан ир байжээ. Хоёр хөлнөөс бусад бүх юм бүрэн аж. Үнэлэг сайхан сэтгэл, ухаалаг зөв яриа, өргөн хангар цээж, нүдэнд дулаахан харц. За тэгээд ер нь сэтгэл булаам ир байв. Хамгийн гол нь Арнитаг гэсэн чин хайрын сэтгэл. Цуцшгүй хүсэл тэмүүлэлтэй туйлын хүчрхэг ир байжээ. Шөн дундын салхи цонхны хөшиг сэвэлзүүлэн дүүрмэг сарны бүдэг гэрэл өрөөнд нэвчжээ. Ширээн дээр асааж орхисон лаа хайлан урсаад яг дуусах төгсөн харагдана. Арнита өрнөхийн хүзүүгээр тэврэн хүзүүн дээр нь үнсэв. Өрнөх үлгэрийн дагин шиг үзэсгэлэнтэй бүсгүйг өвөр дээрээ өргөн оцон тааллаа. Залуусуудын сэтгэл бие биедээ нэвтрэн уусахдаа нэгэнт туулсан зовлонгоо гэтлэн давжээ. Баяр хөөр цалгин бие биедээ наалдан хэвтсээр л байв. Өрнөх Арнитагийн шонтхор хамрыг оролдон өхөөрдөөд чи яг сандгай тааш хүн шүү. Содон иршүүд зантай үнэн мөний тойл. Чи ч бас сандгай таашиг зөрүүд. Ихтэй удалгүй бууж өгдөг. Чи хаалга тогшохдоо 3 удаа л тогшдог. Үнийг мэдэх үү? Тийм үү? Би өөрийгөө анзаардгүй шүү дээ. Чи анх ирэхдээ миний өрөөний хаалгыг 3 удаа тогшсон. Дараа нь дахиад 3 удаа. Арнита бавгар сагал дундаас уруулыг хайж олоод зөөлөн хазлаа. Өрнөхийн өдрөө тулан ширтээд тэгвэл би яахарахгүй сандгай тоо юм. Миний зан аран шин амьдрал ахгүй. Ер нь бүх юм сандгай юм шиг байдаг л да. Өрнөх Арнитагийн бэлхүүсээр чанга тэврэн өөртөө наагаад би ч бас адил хувь тавилангаар туулж өнгөрүүлсэн бүхэн минь сандгай. Тэр хоёр бие биесээ хайрлан инхрийлсээр үр зайлгав. Арнита өрнөхийг унтж байхад нь сэрээлгүй орхиод хичээлд явжээ. Мэдээж уудаа мөнгөний орхиод гарсан. 3 хоногийн дараа бүх хувцас аваад нэг мөсөн иржээ. Өрнөх бөөн баяр. Арнита буудан түшин суугаад түүний зузаан гуйн дээр хөлөө тавин инээмсэглэн сууж байснаа. Сандгай тооны нийлбэр ямагт тэгшэрдэг юм билээ. Чи боддоо. Өрнөх нүдээ эргэлдүүлэн баахан бодов. 1 дээр нэмэх нь 3, 3 дээр нэмэх нь 5, 7 дээр нэмэх нь 9, 5 дээр нэмэх нь 1.
Нэр бүгд л тэгш тоотой хариу гарч байна. Хайрт минь, чи бид хоёрын зам нийлэх юм байна. Арнита гинт нэгийг бодоод сэтгэл нь завнав. Аав ч намайг уучлах болов. Аав чамайг их үнэлсэн. Аав энэ зун дүүгийнхээ гадаа гэр бариад хөдөө байхаар шийдсэн. Төрс нутагтаа очно гэж үргэлж ярьдаг хүндээ. Аав минь ээжээс хойш их ганцаардсан. Аргагүй юм да. Ээж минь энэ айлыг босгодог байлаа. Аав одоо дүүнрээ бараадаг тий. Надад санаа зовлтгүй болсон. Би анх аавыг чинь үйлчлүүлэгч гэж андуураад өвцгийг базчихсан шүү дээ. Өрнөх учир зүггүй баахан инээв. Удтал инээж сууснаа. Өгзгөө базуулаад баярлсан бах та. Одоо аав минь залуу насаа нэг дурсаж дээ. Арнита уурлан буруу харан суув. Өрнөх Арнитаг аргадан хоёулаа одоо өнгөрсөн бүхнийг мартнаа. Бүх зүйлийг шинээр эхэлнэ гэв. Арнита өрнөхийг хүзүүгээр нь тэрвэрэн би жинхэнэ хайраа олсон. Үлдсэн амьдралаа чамдаа зориулнаа. За юу? Өрнөх хариудна. Би чамд бүр их хайртай. Хоёулаа сайхан амьдрнаа. Би чамтайгаа дандаа хамт байх болно. Арнита гэдэг нууц нэрийг ариун сарна хэдийнэ мартжээ. Өнгөрүүлсэн цагийн гуниг зовлонгоо бодол дамнуулан хологигч гээжээ. Хүйтэн хийгээд хатуу дурсамжийг хинч дахиж сөхөөгүй юм. Ариун сарна сайхан эзэгтэй болжээ. Хоёр хүүхдийн ээж болсон. Хотын төвөөр дөрвөлээ алхаж явдаг гэвэл та итгэх үү? Эр нөхөр нь хиймэл хөлтэй болоод ажил төрөлдөө иргэн оржээ. Хэнд ч анзаарагдамгүй сайхан эр алхаж явдаг болов. Мэдээж гойлог торхон сарнай түүнийхээ чимэг болно. Ариун сарнай сургуулиа амжилттай төгссөн. Хоёр хүүгээ өсгөөд гэр зуур. Бас бие давхар. Аауд нь сайн, дүүнэр нь бужигнаастай. Хүний амьдралын жирийн өдрүүд энхүү гэрэлтэн бадарсаар байна да. Удахгүй шинэ оны баяр болно. Бүх зүйл дажгүй. Альва зүйл өөрчлөгддөг юм шүү. Гагцхүү өөрөө хүсвэл өөрчлөгддгүй юм гэж үгүй болоо. Зөвхөлөгдсөн Даш зэвгийн Мөнхбаатар. Уншсан Эрхэнбаярын Баттарч.